Цэцэрлэг сумын өвсөл хөгжлийн нэгэн зууны түүх, нутаг орны байгаль орчин ахуй соёл, бахархалт хүмүүс өвсөл хөгжлийн талаар 3 цагийн хэлхэнд шашин соёлын төлөөлөл, номын их мэргэд зайгээгэн ловсон бэрнлээ. Дарба бандд Афган чонжир дондуугэгэн мэрхэн гүн гомбожовын төрсөн газар хүндгэл үзүүлэн шав тавих. Монгол улсын хөдөлмөрийн баатар сансрын нисгэгч ган зэрэг нарын түүхэн хүмүүсийн амьдрал үйл хэрэг сургаал номлолын нутгийн иргэдэд хүрэх, соён гэгэрүүлэх, ном бүтээлийг сурталчлан тариулах, нутаг орноо хөгжүүлэхэд эрдэмтдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой хурлын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэл өнгөрүүлэхтэй холбоотой баяр наадмын түүчээ болж байгааг онцолсон юм. Эхэн утгаа зочид уугуул суугуул бүхэн нар зөв тойрон гороолж ариун дагшин газар орон хийгээд зай бандд ловсон бэрнлээ. Дарба бандд Афган чонжир дондуугэгэнтэн мэргэн гүн гомбожов мэндэлсэн бурхны авшигтай нутгийнхын түүхтэд 100 жилийн ойн баяр соён гэгэрлэр өндөр үүдээ өргөлөө. Өмнө өлзийг хийсэн энэхүү бэлэг сайн өдрөө нандин сэтгэлийн гүнээс бахархалтайгаар тэмдэглэж ажид багш мөн хэрднийхээ номын ариун үйлс 10 зүгтээ зохионгой дэлгэрүүлэн соён бүсгийн чуулбар үтсгэлэнт төмнөө толилуулан өлөмий бат оршихуйн мөнхөд хэвээр оршихын бэлэгдэл номын цагаан дэг оршоолоо. Эрдэм шинжилгээний хурал буян номын авшиг айлтгалд 408 зөвхсөөс зорин ирэх цэцэрлэг сайхан нутгийн хүн зооны сэтгэл тэрэн хиймэр сэргээсэн ийм гэгэн үйл ажиллагааг зорин бүтээж хийж байгаа номын өрөөл оршиж алдар суутны өлгийн нутгийн буян заяа цагтшгүй дэлгэрч хам гамтны тусын тулд оршсоор байх болдгоо. Архангай аймгийн цэцэрлэг сум үүсгэн байгуулагдсны түүхтэд 100 жилийн ойн баяр наадам 2026 оны 7 дугаар сарын 18-19 өдрүүдэд ёслол төгөлдөр болно. Монгол улс дэлхийн өнцөг болон бүрт 408 зөвхөс ажиллаж амьдарч байгаа нийт цэцэрлэгчүүдэд түүхтэд 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж сумынхаа ойд хүрлцэн ирж сайхан наадахын заллага айлдгая.